OKR International-ийн бид нар франчайзыг авсан. OKR International бол ердөөсөө дэлхийн 30 гаруй салбарт ер нь Fortune 500 гэж байгууллагууд байдаг шүү дээ, тий. Тэр байгууллагуудаас зөвлөд ингээд явцсан байгаа. За тэгээ тэр туршлагыг бид нар одоо франчайз гэдэг бол ердөөсөө copy and paste шүү дээ, тий. Тэгээ тийм учраас тэр том одоо тэр зөвлөхтэй тэр олон байгууллагуудад ингээд зөвлөд явцсан энэ үр дүнтэй хэрэгжсэн энэ байгууллагуудын ноу хавыг бид нар Монголд одоо системээр нь ингэж оруулж ирсэн бас айгүй үнцэнтэй гэж би бас ойлгож байгаа. Одоо ингээд энэ системтэйгээр ингээд оруулаад ирэхэд тэр хэрэгжүүлж байгаа байгууллагууд бол бүр тэс ондоо тесрэлт гарч байгаа байхгүй юу? Энэ бол тий. Зүгээр байгууллагын нэрийг мэдээж нуслах бах тий. Эндээ зорчиж байгаа. Тэгэхээр зүгээр салбараа л хэлж л та. Ямар салбарт ямар тийм сонин өсөлт үзүүлсэн бэ? Финтек салбар гэж хэлэх юм байна тий. За финтек бүх нийт ажлаа бид нар чухал гэж үзэхгүй тий. Тэр тодорхой гол юм дээрээ төвлөрнө. Энэ жил бид нар ямар үр дүнтэй байсан бэ? Энэ улиралд ямар үр дүнтэй байсан бэ гэдгийг одоо гаргаж ярьж. Зөв финтек маань одоо нийт 4 сая хэд байгаад сарын ч юм улирлын жилийн өсөлт нь хэдэн байсан? Хэд дахин байсан ч юм уу? За энэ өсөлтийг бол бид нар ингэж үздэг. Та бүхэн мэдж байгаа те бид нар 20% одоо төлөвлөгөө гаргаад 80% одоо нөлөөлөл авчирдаг гэсэн үг. 80% дээр нь үр дүн 5 дахин төврөг талаас нь яг хэдэн төгрөгийн орлоготой компани хэд болсон юм? Тийм тоо манай үзэгчдэд сонирм байх гэж байна. За ер нь бол төлөвлөгөө бол 100% биелсэн гэж үзэж байгаа те. Гэхдээ тэр нөгөө тухайн одоо тэр зорилтод хэмжүүр байгаа те. Мөнгө нь 5 дахин өссөн тийм үзүүлэлт гарч ирсэн. 5 дахин. Хэрвээ 5 тэрбум байсан бол 25 болсон гэсэн үг. 1 тэрбум байсан бол 5 болсон гэсэн үг шүү дээ. Тэгсэн гэсэн. Зөв. OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж